Төм үеэс улбаатай өөрсдийн өвөрмөц онцлог, соёлт хөгшин Европ, хөгжингүй Америк, Азийн баг, Африкчуудын нутаг Австрали, Африкийн ширэн, Тэвдэлхийн 5 өөр ертөнцийн түмэн гайхамшигыг Монгол хүн нүдэрэн харж, сэтгэлээрэн мэдэрч, чихээрэн сонсох боломж гагцгүй Монгол аялалд бий. Их эзэн Чингис хаан эрэлхэг цэргүүдийн хамт дэлхийг байлдан дагуулсан шиг бид аялал жуулчлалаар дэлхийг байлдан дагуулах болно. Монгол аялал, монголчуудын аялал. Энэ өглөө бид Ордос хотыг чиглэн хөдөллөө. Өмнөх нэвтрүүлгээрээ Ордос хот дахь Чингисийн онгоны тухай үзүүлсэн бол энэ удаа Ордос хотын талаар сонирхолтой гэж байна. Ордос хотод очиод бид эхлээд ноос ноолуурын захаар нь орцгоосон юм. За манай аялагчид өчигдөр Өвөр Монголын өртөд засах орны Ордос хот ирж буудалтай хонсон байгаа. За бид нар өнөөдөр өглөө Ордос хотоор аялж байна. За Ордос хот нь бол 3 сая гаруй хүн амтай юм байна. За юугаар алдартай вэ гэхээр дэлхийн зах зээлд нүүрс болон ноос ноолуурын бүтээгдэхүүнээр их алдартай юм байна. За газар нутгийн 85%-ийг нүүрс эзэлдэг гэж байна. Ил нүүрсний ур хаягтай 500-600 компаниуд байдаг юм байна. Ер нь бол нүүрсэн дээр амьдардаг улс гэж хэлж болно. За тийм учраас Өвөр Монголын нүүрсний баячууд энэ Ордос хоттой байдаг юм байна. За мөн ноос ноолуураар дэлхийн зах зээлд их алдартай. За Ордос бүлэглэл гэж том групп байдаг юм байна. Эдний бүтээгдэхүүнүүд хятадын зах зээлийг төдийгүй дэлхийд ноос ноолуурын бүтээгдэхүүнийг гаргадаг юм байна. За маш том ихтлгүүрүүдэд нь зөвхөн одоо иймэрхүү хэмжээний уртаараа иймэрхүү хэмжээний оролт бол 6000 ён буюу Монгол мөнгөөр 1,800,000 төгрөг гинэ. За бараг ийм солиорц амар үнэтэй. Монголоор нэг оролтууд нэг 70,000 80,000 гэж үзэх юм бол бараг 20-од оролт авчмаар мөнгөөр нэг оролт авч зүгнэ. Гэхдээ зах дээр нь бол ноос ноолуурын бүтээгдэхүүнүүд хямдхан байдаг юм байна. Өөр жижиг олон компаниуд байгаа учраас тэдний бүтээгдэхүүнүүд хямдхан за Монгол мөнгөөр нэг цамц нь 300, 400, 500 ён гэдэг. За нэг Монгол мөнгөөр нь 100 гаруй мянган төгрөгнөөс дээш төгрөгийн үнэтэй юм байна. За Ордос хот бол маш цэвэрхэн их сайхан юм байна. Гэхдээ бол хятадтай бол бас их дээгүүрт орохгүй. Дундаж ядууфтарч гэх юм уу тиймэрхүү хотод орох юм байна. За ингээд бид нар Ордос хотоор аялж байна. Ордос бол өөрөө дэлхийд ямааны ноолуурын бүтээгдэхүүнээр нэлээд алдартай гэж байна. Манай эх оронд бас ямааны ноолуурын бүтээгдэхүүн байдаг ч гэсэн энд бас хямд төсрийн болохдоор нь би хөгшөнд охин бэр хоёртай юм 3 оролт авчлаа. Бас зүгээр юм шиг санагдлаа шүү. Ер нь гаднаас ирсэн хинч энэ захаар заавал ордог юм байна. Ордос хот бол Өвөр Монголын баруун өмнөд хэсэгт орших аймгийн зэрэглэлтэй хот юм. 2001 онд Их 100 аймгийн суурин дээр байгуулагдсан Ордос хот Өвөр Монголын томоохон хөгжингүй хот болохоор төлөвлөгдсөн байжээ. Дутуу баригдсан энэ гоёмсог метрополис хотыг Умард хятадын их элсэн цүлдүнд босгожээ. Тус хотын барилга байшингийн ердөө цөөхөн хувь нь бүрэн баригдаж дууссан бөгөөд бусд нь гүйцэд баригдалгүй орхигдсон нь хятадын сүнстэй хот нэрийг авахд хүргэжээ. 2003 онд Ордос хотын ойролцоо Камбаши мужид шин гялалцсан хотхон барихаар төлөвлөжээ. Гэвч хот байгуулах хугацаа дуусаагүй байхад зээлээ төлж дийлэлгүй хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа зогсоож хотын гудамжийг дуусаагүй барилгуудтай нь орхижээ. Даанч баригдсанаас нь хойш хүмүүсийг ирж суухыг нь ятгаж дийлээгүй тул одоо болтол хоосон шахуу байгааг нь. Ордсынхан нүүрсээрээ алдартай. Гэвч нүүрсний үн үндэст нь барилга байшинд бас л нөлөөлсөн байна.
Оршин суугчдын ихэнх нь Хятадын өөр муж хот руу шилжих нь их болсон гин. Мөн залуучууд нь гадаад орн руу ажиллаж сурахаар явсан зэрэг олон хүн энэ хотоос явцгааж байгаа юм байна. Хэдийгээр эзэнгүй хот, хий үзэгдлийн хот нэртэйч өнөөдөр энэхүү гоёмсог хотод 1 сая гаруй хүн амьдардаг. Монгол аялал компани даялын маршрутаар анх удаа ингэ явж үзэж байна. Энэ одоо 10 хоног аялах хугацаанд бид нар бүхэл 10 хэдүүлээ нэг баг болж явлаа. Баг болж явсан улсуудыг сайхан таалагдсан. Нэгдүгээр, хоёрдугаарт одоо энэ Ланжу, Ордос, Гүмбэн, Көхот гэдэг энэ маршрут бид нар явлаа. Хамгийн одоо гайхалтай газар нь Ланжу байна. Ланжу хот гэдэг чинь одоо байгалийн үзэсгэлэн газруудыг бид нар нүдээр үзэж харлаа. Тэр үзэсгэлэн газруудыг яаж бүтээн байгуулалт хийж байгаа, зам харилцаа яаж өссөн, эрчим хүч яаж одоо байгуулсан талаар тэгээ одоо Ланжу хотын хамгийн гол газар нь тэр байгалийн үзэсгэлэн газар надад үнэхээр сайхан таалагдлаа. Тэгээ одоо байгалийн үзэсгэлэн газруудаа тэр авцамыг яаж одоо байгуулсан. Тэгээ тэр нөхөн гарц байна. Нөхөн гарцаараа авцамаа явуулсан байна. Галт тэргээ явуулсан байна. Хулдан галт тэргээ. За цааш нь одоо нэг гайхамаар юм гэдэг тэр шорон одоо уулыг сайхан шаталж засаад мод тарьсан бай үйлээд тэр над үнэхээр сайхан таалагдсан. Хоёрд нийт вариант юу цааш нь ярил шар мөрний ирэг дээр байгаа тэр хотыг бид нүдээр үзэж үнэхээр одоо гайхалтай одоо сэтгэл төрлөө. Бид Гүмбэн хэд очиж үзэж мөргөж өөрийнхөө сэтгэл санааг ариусгаж өөр хүүхэд хамт олон бүх юмнуудаа даатгалаа. Үнэхээр сайхан байна. Ордос хот дөрөөндөө орж ирсэн байна. Тэгээд өмнө нь бид нар Гүмбэнд байхдаа за мөн Ланжауд ч гэсэн 2 хоттой их дажгүй буудлуудад бууж исэн. Өчигдөр Ланжауд буухад л оройд үнгүү жимс өгдөг юм байлээ. Таравас тэгэл мандарин гэх мэт. Өнөөдөр харин Ордосын буудалд буусан чинь ийм хөөрхөн сарнаа тавьчихсан байт юм байна. Сонир юм байна. За энд ингээд 73 настай эмч профессор эмээ найзтайгаа ингээд таньда өнөө орой хондоо Бидний дараагийн очсон газар бол жинхэнэ элсэн манхан дунд байгуулсан амралт зугаалгын бүрээ манхан зохицолбор байлаа. Очиход олон машин ирсэн байлаа. За эрхэм үзэгчдээ манай аялагчид явсаар өвөр Монголын жуулчдад үзүүлдэг хамгийн гол чухал төв болох бүрээд махан уулан дээр гарч ирээд байна. За энэ уулан дээр гарч ирэхэд нэг хэсэг газар бол ийм хонхорхоо хөндөй газар байдаг юм байна. Цаанаа их элстэй, манайхаар бол элсэн тасархаа гэж хэлж болохоор тэг үнэхээр их сайхан газар байна. Энд жуулчдад зориулж гадаадд жуулчдад ийм үйлчлэгээ явуулдаг юм байна. Дүүжин гүүрээр тэрэндээс тэр хүртэл явна. За голдоо нэг бас нэг голтой юм байна. Энэ их сонирхолтой газар нь хэсэг дан ийм элстэй. За тэгээд аялал жуулчлалын маш олон компаниудын үйл ажиллагаа явуулдаг гэж байна. Яг харахгүй жуулчд ирээд сонирхоо зураг хөргөө татуулаад энд зарим нь хоноглож амраад энэ ресторан бүх төрлийн үйлчлэг нь байдаг гэж байна. За энэ их сонирхолтой сайхан газар байна. Энд жуулчдын хөл тасардаггүй гин. Хэсэгхэн газар манайхаар бол Өвөр Хангай аймгийн элсэн тасархаа мэт нарийн ширхэгтэй шаргал элстэй хэсэг газар байх юм. Элсэн махан дунд амралт зугаалгын бяцхан деважин босгосон арга ухааныг гайхмаар.
Энд жуулчдад зориулсан зочид буудлууд, ресторан гэд олон сайхан бүтээн байгуулалт хийгдсэн байна. Ирсэн аялагчдад зориулсан төрөл бүрийн урлагийн тоглолт үзүүлдэг гин. Бүрээ манхан байгаа дүүжингүүр урлагийн тоглолт зэрэг олон үйлчлэгийг авна гэл нэг хүн 400 юан болно гэсэн. Өмнө нь энэ газар нэлэнх үед цөлөрхөг байсан бөгөөд ойжуулж зүлгэжүүлсний ачаар ногоон төрхөндөө орсон гин. Харин хэсэг ийм газруудыг зориуд үлдээсэн нь өнөөдөр жуулчдыг татах жинхэнэ үзүр болоод байгаа юм байна. Би урд нь хувийн журмаар Гүмбэн хийдэд 2 удаа очиж үзчихсэн. Тэгтэл энэ удаа Монгол Аял компани шугамар аяллаа маршрутын дагуу явж үзэхэд масар олон юм үзлээ. Тэнд урд нь орж үзээг олон сайхан хий дээр орж өөрийнхөө огт үзэж чадаагүй байсан газруудаар явж үзсэндээ их баяртай байна. Энэ аяллыг маш сайн зохион байгуулдаг юм байна. Ялангуяа энэ хөх хотоос гарах замд ордсын замд байгаа энэ Бүрээд манхан гэдэг газар бол бүр үнэхээр байгалийн үзэсгэлэнтэй газар. Энэ гайхамшигтай бүтээснийг олж үзлээ. Та нөхдүүдийг энэ сайхан аялалд одоо явна гэдэгт итгэж байна. Пүрд орж захиралтай Монгол Аял компанийханд энэ удаагийн аял 5 сайхан байсанд баярлалаа. Та нөхдөд их баярлалаа. Өөр Монголд өөр засаг орны Ордос энэ мууж яаж одоо хөгжиж байгааг би үнэхээр одоо гайхаж байна. Чингисийн онгон байна. Чингисийн онгон газар бол одоо үнэхээр сайхан байна. Тэрий чинь одоо төвөг дурсгалын газар одоо ард түмдээс яа таниулж байгаа. Тэрэндээ итгэлтэй тэр юм сайхан газар байна. Одоо үнэхээр сайхан таалагдлаа энэ аялал бол. За одоо ингээм Монгол аялал жуулчлалын компани хамт олон баярлалаа илэрхийлье. Нийт одоо ард иргэдэд энийг үзээрэй, сонирхоорой гэж хэлмээр байна. Үнэхээр надад сайхан таалагдлаа. Их сайхан газар бид нар аяллаа. Бидний авч явсан зурлаачин охиндоо бас таларсан илэрхийлье. Бидний одоо хүн талаас нь үйлчилж байна. Харилцан соёл сайтай байна. Одоо ялангуяа бид нар авч явж байгаа энэ өөр Монголд байгаа төлөөлөгч үздийн хоёрчтэй төлөөлөгчийн газрынхан бидэрт үнэхээр сайхан үйлчилж байна. Одоо гэрэл доод байна. Тэр сайн нэгээс хоёр одоо залуудаа баяр талснаа илэрхийлье. Монгол аялал жуулчлалаар Бүрээд манхан гэдэг газар аяллаар ирж чад байна. Маш гоё үзэсгэлэнтэй сайхан газар байна. Энэ байгалийн гоё үзэсгэлэнтэй газар байна. Үзэсгэлэнт сайхан газрыг зүгээр байгаагаар нь ашиглаад жуулчдыг хүлээж авч байгаа байдал нь маш сайхан таалагдлаа. Манай Монгол оронд ч гэсэн энэ өөрснийхөө байгалыг одоо ашиглаад ийм сайхан юу барьчвал аялал жуулчлалын газар бариул их л бололцооны юм байна гэж бодогдлоо. Ордос хотод очиод бид нар ноолуурын захаар явж бас их ноолуурын гоё юм үзлээ. Тэндээс бид нар өөрсдөө хэрэгцээтэй параметралаа худалдаж явлаа. Маш сайхан байлаа. Бас үнэн харьцангуй манай тентгээс хямд юм аа. Ингээд бид зураг авахулцгаагаад цааш аян замдаа гарцгаасан. Бид явсараа Өвөр Монголын нийслэл Хөх хотод ирлээ. Хөх хот асар их дуу чимээтэй, хөл хөдөлгөөнтэй. Эхлээд юуны өмнө дэлгүүр хоршоогоор орж хувцас хунаар авцгаая гэж цаг тохироод тал тийш салцгаасан.
За бид нар Өвөр Монголын өөртөө засах орны төв болох Хөх хотод хурж ирээд байна. За өөрсдөө болохоор нийслэл гэж нэрлэдэг юм байна. За Өвөр Монголын Хөх хотод бол нийтдээ 3 сая хүн амьдардаг гэж байна. Өвөр Монголын гэсэн нэртэй боловч за 400 500 гаад мянган хүн хүрэхтэй өгөөтэй нь Өвөр монголчууд үлдсэн 2 сая 500 хятад иргэд байдаг юм байна. За маш цөөн тооны цэвэр арга халах монголчууд энд ажиллаж сурж байдаг юм байна. За би одоо яг Өвөр Монголын Хөх хотын төв талбай дээр зогсож байна. За энэ манайхаар бол 3 4 дугаар хараал гэсэн үг л дээ. Энэ тэр чигээрээ хэдэн гудамж тойроод битүү дэлгүүр байд юм байна. Гутлын дэлгүүр, цүнхний дэлгүүр гэх мэтэр төрөлжсөн болон бас том дэлгүүр байдаг юм байна. За Хөх хотын том дэлгүүрт бол юмны үн харьцангуй үнэтэй. За жижиг сажиг дэлгүүрүүд бол захаарнууд юм бас гайгүй хямдхан байдаг гэж. За манай аялагчид маань захар руу явчихлаа. За тэгээд энд аргагүй 3 сая хүн өлгөж байгаа учраас маш их дуу чимээтэй хятад, монгол, англи дуунууд ингээд яваад байна. Хүмүүсийн дуу шууган, машины чимээ гэдэг үнэхээр толгой иргэнээр аимшигтай дуу чимээтэй нэлээд хөдөлгөөнтэй бас зам бөглөрөлтөө ийм хот юм байна. Маш олон өндөр барилгуудтай юм байна. Нэлээд олон газруудаар яг цэвэр монгол чирвчсэн учраас бид нар ойлгоод уншиж байна. Хөх хот бол Өвөр Монголын өөртөө засах орны төв. Энд 3 сая хүн амьдардаг. Хөх хот Өвөр Монгол хятад үндэстэн олонхыг эзэлсэн Хотон, Манж, Дагуур, Эвенг зэрэг 41 үндэстэн оршин суудаг олон үндэстний хот юм. Мөн төрийн түүх соёлын нэрт хот, төрийн ойн хот, бүх эцдийн үндэсний эв нэгдэл дэвшлийн үлгэр дуурайл хот, иргэдэн цэрэгт хайртай, цэрэг нь иргэдэд хайртай үлгэр дуурайл хот, орчин хамгаалалтын үлгэр жишээ хот, хятадын аялал жуулчлалын шилдэг хот, хятадын сүүний аж ахуйн төв гэсэн сонин алдартай. 2003 оноос хойш эдийн засгийн өсөлтийн хурдаар 7 жил дараалан бүх эцдийн мужийн 27 төв хотын тэрхүүн байрыг эзэлж байсан гэнэ. Бид Хөх хотын төв талбайд ирж зураг авахулцгаалаа. Дараа нь аялагчид маань жаахан амарч саацсан юм. Үр хүүхдүүд нь аав ээж эмээ өвөө нараа сайхан юм үзэж бурхны оронд очиод эргэж явуулсан гэж манайхан ярьцгааж байлаа. Өнөөхд маань харин очисон газар бүртээ сэтгэл хангалуун байгаа нь илт байсан юм а. Энэ удаад ахмадууд маань бүр жаахан хөхөчийг ингэж тавлсан шүү. Биенийхэн жилийг гаргангаа ингэж тоглож их хөгжилтэй байж таараа. За хүмүүс үзэгчдээ өчигдөр бид нар Орд сотог нэлээд зугаалсан байгаа. Өчигдөр Орд сотын алдартай ноос нодурын захаар орж нэлээд олон бүтээгдэхүүн худалдаж авлаа. Ордос бүлэглэлийн бүтээгдэхүүн байдаггүй мэн дандаа хувийн жижиг үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд байдаг юм байна. За миний хувьд 250 оноор бас юм нолрон цам цаваад өмсчлөө. За энэ нь болохоор монголоор нэг 60-70 мянган цус болж байна. За өнөөдөр бид нар харин Өвөр Монголын өөртөө засах орны төв нийслэл гэж хэлж болох Хөх хотод ирсэн байна. Миний ард харж байгаа энэ байшин бол бидний маш сайн мэддэг Өвөр Монголын өөртөө засах орны одон телевиз байна. За энд өөр олон компаниуд энэ төр байдгүй зөвхөн одон телевизийн байшин гэж байна. Хотод бол нийтдээ Өвөр Монголын 5-6 сая хүн амьдардаг. Тэгэхээр яхааргүй тэр олон сая хүн олонд зориулсан үндэсний хэмжээний том телевизүүд яхааргүй одон телевиз байгаа. За энэ төв талбайнууд бол цэцэрлэг төрөлн маш олон цэцэг талбайч гэж хэлж болмоор ийм олон сайхан цэцгүүдийг тавьсан байдаг юм байна. Энд Өвөр монголчууд болоод гадаад дотоодын олон жуулчд ирж зураг татуулж энэ цэцгийн зургийг хүртэл их авдаг юм байна. За энд хажууд нь маш том зочд буудал байна. За манай аялагч бас зураг ахуулж байна. Энд баяр ёслолын маш том арга хэмжээнүүд болдог гэж байна.
За үнэхээр сайхан талбай байна. За өвөр монголчууд 10 сарынхаа баяр зориулаад бас зарим нэг юм морьтой үзмрүүд цэцэгт үзмрүүдийг бол хийсэн гэж байна. За ингээд бидний аялал цааш үргэлжилж байна. Шөнийн хөх хот бол үзэсгэлэнтэй өнгөнгийн гэрлээрээ ёстой тоглох шиг болж байна лээ. Өнөөх олон гэрлүүд нь ийш тийш сүлжиж, зарим нь илдэв дүрс болон солигдох нь бас л сонирхолтой. Энэ өрөө бид нэгэн сонирхолтой газар хооллохоор тохирлоо. Хөх хотын төвийн ойролцоо маш том худалдааны төв байдаг юм байна. Зөвхөн ганц дэлгүүрийг харахад л хөх хот хичнээн өндөр хөгжсөнийг харж болно. Бидний орох зоогийн газар өөр өөртөө үйлчилдэг болохоор хүн ихтэй байлаа. Дотор нь ороход хөл хөдөлгөөний дуу чимээ ихтэй. Бидний мэдих хонь үхрийн мах, төмөс байцаагнаас эхлээд огт мэдэхгүй далайн хоол гэд хүнсний сонголт маш их юм билээ. Махан хоолноос гадна талах нарийн боог, мөн чимээс десерт гэд сонголт ихтэй учир үйлчлүүлэгч дуртай хоол аваад цадгатлаа идэж болно. Харин үлдээх юм бол 30 юанаас эхлээд хэр их хоол үлдээснээрээ илүү тод болно. За Монгол аяллахандаа баярлалаа. Ажлын өндөр амжилт. Бид нар өнөөдөр энэ өөртөө өөрчлөлтөд хоолны газар орж ирээд маш гоё хоол идэж байна. Надад гоё хоол идчихсаа бид нар хоол өөртөө шүлмөлөө ноготой хуураг, хүнстэй хуураг, хадуу ногоо аль болохоор баг хоол идчихсаа баярлж байна. Бидний дараагийн аялал бол хөх хотоос Ирээн рүү явгалаа. Энэ бол угаасаа монголчууд бидний дэндүү сайхан мэддэг хот болоод удаж байна. Тийм учраас энд ирсэн хойноо хөтөж биднийг дуртай газраар явж худалдаа хийцгээгээд орхисон болохоор бид Ирээний шинэ хучин захаас эхэлсэн юм. Бүдүүн дэлгүүрлүүн засвартай байсан болохоор бид бусад дэлгүүр хошоодоор явсан юм. Энд монголчуудаа мөн ч их таарсан да. Намрын сэрүүн орсон болохоор 8 голдуу дулаан хувцас авч байгаа нь харагдсан. Бүтэн өдөржин дэлгүүр захаар орж сонирхож худалдаа намаа хийсэн бидний хувьд өнөөдөр эх орныхон хөлийн дэсийг алхах ёстой. За манай аялагчд маань Ордос, Гүмбэн, Хөх хот за Ирээн гээд аялаад ирлээ. За мэдээж бид нар олон сайхан газруудаар аяллаа. Тэр энэ гээд ярихад их олон зүйлийн тухай ярих байх л та. Таны хувьд хамгийн сэтгэл дотн хамгийн сайхан таалагдсан зүйлийг хэлээч гэвэл. За тэр Бүрэт манхан гэдэг газар бол үнэхээр гайхалтай юм байна лээ. Одоо аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа улс бол тэндээс очиж туршлага авмаар үнэхээр одоо ялангуяа одоо дотоодын аялал жуулчлал хөгжүүлж байгаа гадаадаас аялал жуулчлалын хүмүүсийг хүлээж авч байгаа хүмүүс бол тэр Бүрэт манханыг үзэж чад өөртөө дуурал болгомоор тийм газар байсан шүү. Юмыг одоо яаж зохион байгуулдаг, байгалийн сайхныг яаж ашигладаг, хүмүүс яаж үйлчлдэг тэнд ил тод харууллаа да. За таныг их аялдаг хүн гэж би сонслоо л доо. Бас их олуулаа өнөр өтгө хаашаа явсан дотооддод гадааддаа ч гэсэн олон хүмүүсийг дагуулад явдаг гэсэн. Дараагийн аялах маршрут таны бодлоор хаашаа байх вэ? За түрүүн бол би Итгэл тамбад явж байсан. Яг энэ Монгол аялын шугамаар Утай Бээжин гэж бас аялаж байсан. За одоо энэ удаа Гүмбэн Ордос гэж аяллаа. Ерөн дараачийн аялал Чэжүү байх болов гэж өөрөө төлөвлөж байна шүү дээ. За тэгвэл Чэжүүд хамтдаа уулзцгаая. За тэгээ баярлалаа. Хамгийн тод юм тэр Чингисийн юунд л анх удаага очсон Чингэн онгонд өстой гоё газар энэ тэрүүнд би ерөөсөө яагаагүй. Хоёр дахь нь болохоор тэр Илсэн мангар бас гоё газар гэлээ. Тэн дээр үсэг бид нар бас баярлал зураг мөрөд аруулсан. Ингээ хамт олондоо маш их үзэх зураг мурах үзэж харах юм их авч явж байгаа ч юм бодож байна да. За тэгээ дархамчуудаа очиод эмнэлгийнхэнтэй очиод сайхан аялснаа ярих их олон дурсамж дүүрэн аяллаа. Дүүрэн аяллаа. Маш их баярлалаа. Өнөөдөр ингээ бид нар одоо Улаанбаатар руугаа буцах гээд одоо ингээд машинда автобусанд суугаад суух гээд ингээ бүгдээр 20 минутын дараа гэхдээ одоо ингээ бичлэгэнд ороод зогсож байна. За ажил амжилт хүсье. За баярлалаа. Шинэ газар орон нутгтай танилцаад ирнэ гэдэг чинь хүний амьдрал бас нэг гоё шинэ мэдрэмж төрүүлж байгаа шүү дээ. Оо яриа юу ах одоо би ер нь бас нэлээд хэдэн газраар явсан. Гэхдээ ийм холын аяллыг бол ер нь одоо ойрын хэдээр яваагүй.
Тэгээ ер нь одоо их сайхан сэтгэл төрсөн. Тэгээ ялангуяа тэр буудууд нь их догтой, тухтай ямар ч одоо хүн одоо сэтгэл хангалуун байхаар одоо ийм сайхан догчулсан сэтгэл төргөлмөр ийм газрууд байх юм. Дахин олуулаа аялж юм байна тийм ээ. Яриа юу. Тэгээ хоггүй чимэлэрээс үзэгдэхэ байцсан юм байна. Одоо манайхан чинь явж байгаа ундаа фив цонхныхаа юугаар машинаар шидчихдэг шүү. Тэгэхэд шидэх газар алах. Ерөөсөө тийм цэвэрхэн одоо 40-100 км явхад одоо тэгээ өөрөө барьж яваал зориултын газар хийхэд ийм юм байна шүү. Тэгээ манай хэд бол энэ бас л бадууштай юм байна. За сайхан аялаад гэр орондоо хараад тэгээд өр хүүхдүүдэд сайхан зүйлийг ярьж өгнө ахтаа тэгээд сайхан амраа. Одоо баярлалаа. Харин ярих юм ихтэй хүүхдүүдтэйг одоо өөрөлтийн зөндөө л боллоо. Одоо явуулж өгсөн энэ компанид ч одоо баярлалаа. Би одоо анх удаага энэ аяллаар явж байна. Найзуудтайгаа 13-уулаа явлаа. Тэгээд гүнбэн гэдгийг одоо үзээгүй явсан тэр гүнбэнд одоо их гоё сайхан газар юм байна. Чингисийн одоо тэр ордос газраар явлаа. Тэрний гоё зураг хөрөгтэй тэр Чингисийн амьдарч байсан Чингисийн тэр орчин үеийн тэр үеийнх нь одоо байдлууд одоо их гарсан зурсан тийм гоё тэр 8 цагаан орд одоо гэр байдгийн байна. Тэр энтрийг үзлээ. Их сайхан газраар аяллаа. Бүрээт манхан тэргээр бас орж тэр их сайхан элсэн манхан тал их сайхан газар байдгийн байна. Тэрийг үзлээ. Тэгээ хөх хотоор бас орж үзээгүй тэр хөх хотыг орж бас их сайхан юмнуудтай танилцж үзлээ. Ингээд аялал жуулчлалын маань явж авч явж байгаа бид нарыг авч явж байгаа одоо Дэмбэрэл бүрээт гэрэл тод жолооч гэрэл тод энднүүд их сайхан үйлчилж бид нарыг их сайхан юмар явуулж үзүүллээ. Тэгээ эд бүхэнд одоо ажлын амжилт хүсээд амьдралд нь сайхныг хүсэж өрөөё. Одоо тэгээд улам ажлын амжилт гаргаж сайхан яваарэ гэж хэлэх байна. Аяллаа дурсамж дүүрэн өдрүүд ард хоцорч бид гэрийн зүг явж байлаа. Тэнгэрцэнхэ оня суунагалаа Түмэн шууд нарыг дуулан жиригнэ Бянсан цацраа хөгжмийн игшэкши Галт тэргэнд ороод тухалж, зарим нь үзэр тоглож, зарим нь сонь хачин зүйлс ярьцгааж, энэ үчиг бид дотн сайхан өнгөрөөс юм. Өглөөрт босгоосон манай аялагчид гэрээ сонсноо их орноо бас санаа байлгүй бүгд л утсан дээр суусан болжмруучиг купений цонхон дээр игнэн зогсож байлаа. Галт тэрэг яарал гүхэн явсаар буудалд ирж бид салах цаг боллоо. Эх орны минь нартай цэлмэг сайхан өглөө бид бүхнийг ар гэрийнхэнтэй минь хамт өгцөө. Дурсамж дүүрэн аялсан гигийн өдрүүдэд бид мартахгүй. Монгол аялал компанида баярлсан талархснаа бас бие биендээ сайн сайхныг хүсээд бүгд гэрийн зүг явцгаалаа. Аялал бүхэн арараасаа ямар нэгэн сайхан дурсамж үлдээдэг хойно ахмадууд маань гэртээ очиод үр хүүхэд ажцээ нартаа хуучлах олон сайхан дурсамжаа дэлгэхээр яаран явцгаалаа. Ханди хашиг өгдөө ихи сэтгэл ханди хашиг өгдөө